Улсын хурлын дараа ирэх юм шүү дээ. Их дэлхийнхээ насыг уртсгах асуудал хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурьнд очиж мөн нэгдсэн үр дүнтэй шийдэлд хараахан хүрчиж чадаагүй байна. Монгол улсын хувьд уул уурхай түшгэлсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудал нь мөн бид бүгдийн тулгамдсан асуудал байсаар байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөө үзүүлж байгааг бид бүхэн мэдж байгаа. Үерийн асуудалч дулааны улиралд нэмэгдэж хот барилгын стандартыг шинжлэх шаардлагыг мөн дагуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan дэлхийд даяар сорил бэрхшээл болж буй 3 асуудлыг нэгдүгээрт цаг уурын эрсдэс байдал ба байгалийн амжилт үзэгдлийн давтамж нэмэгдэж далайн шуурга, хар салхи, хүчтэй аадар бороо, хит халалт, ган гачгийн хор хөнөөл олон бүс нутагт хүмүүсийн амьдрах орчин, амжиргаанд нөлөөлж ундны усны хомсдол үүсэж байгаа шалтгаан. Мөн мөнх цас болон голын хайлтаас шалтгаалж дэлхийн цэнгэг усны нөөцийн 70% эрсдэлд орж байгааг олон улсын байгууллагууд мөн сануулсаар байна. Хоёрдугаар уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж зарим бүс нутаг хүн амыг нүүлгэн шилжүүлэх асуудал олон улсын тулгамдсан асуудал болж байна. Далайн усны түвшин нэмэгдэж, арлууд, далайн эргийн хотууд усан давтах аюулд орж ган гачгаас шалтгаалan хөрсний үржил шин буурснаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл доголдож хүнсний хомсдол үүсэж байгаад бол хүмүүсийн аюулгүй тайван амьдрахын төлөөх энэхүү одоо олон улсын шилжин суурьших үйл явцыг бас олон нийт анхааралтай ажиглаж мөн дүгнэлт хийж байна. Гуравдугаарт биологийн төрөл зүйлийн хомсдол бий болж экосистемийн тэнцвэр алдагдаж байна. Ойн төмөр ган ачиг уур амьсгалын өөрчлөлтөөс болж зэрлэг ан амьтад устдах аюулд орж ургамал амьтны амьдрах орчин өөрчлөгдөж олон зүйлийн тархац хязгаарлагдмал болж эхэлж байна. Эдгээр асуудал нь зөвхөн байгаль орчин төдийгүй дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрд хүчтэй нөлөөлж тогтвортой хөгжлийг сааруулж олон улсын хамтын ажиллагаа, шинжилгээ ухаан, технологийн шийдлүүдийг нэн тэргуунд хөгжүүлэх шаардлагыг мөн бий болгож байна. Уул уурхай түшгэлсэн эдийн засгт манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер ус, ган, зудын давтамж нэмэгдэж, цаг агаарын талаар уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн мал аж ахуй түшгэлсэн малчдын амьдралд томоохон сорил бий болж байгаа талаар манай үндэсний байгууллагууд болон холбогдох яамдууд судалгаа хийж нөлөөллийн үнэлгээ гаргаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 хэмээр дулаарч нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилт газрын доройтолд өртөд байна. Хүлэмжийн гэхийн нийт ялгарл 1990 оноос хойш 82.1%-аар нэмэгдсэн нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн хэрэглээ, малын тоо толгойн өсөлттэй холбоотой гэж үзэж байна. Нийт хүлэмжийн гэхийн 51.1%-ийг хөдөө аж ахуйн салбар, 44.7%-ийг эрчим хүчний салбар, үлдсэн хувийг аж үйлдвэрлэлийн болон барилга тээвэр хог хаягдлын салбар ялгаруулж байна. Монгол улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эрчим хүч усан хангамжийг сайжруулах чиглэлээр хөгжлийн түнш байгууллагатай хамтран ажиллах, тэр дотроос хамгийн их зөвлөлтөй говийн бүсдэх эрчим хүч болон усны асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн засгийн газар төлөвлөж байна. Тиймээс 2024 оны улсын хурлын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, дасан зохицох асуудлыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллах зорилгоор уур амьсгалын асуудлыг бодлогын яамны түвшинд гарган тавьсан билээ. Өчигдөрхөн улсын их хурлын чуулганаар сойрхон баталсан гашуун сухад ганц мод бомбын хил холболтын хилцээр нь манай улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх асуудлыг эрх зүйн хувьд бас нээж өгч байгаа нь давуу талтай байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөтөлбөрүүд ч уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд засгийн газраас АТРын 4-р аяныг хэрэгжүүлж эхэлж байна. Монгол Улсын засгийн газар Парисын хэлтцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг 2019 онд баталж хүлэмжийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7%-аар 16.8 сая тонн нүүрс
төрөгчтэй дүүц үүс хэмжээгээр бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд засгийн газар 200 орчим га талбайд улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд цөлжилт газрын дөрөөдлийг бууруулах нөхөн сэргийх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бум мод үндэсний хөдөлгөөн нь цөлжилт газрын дөрөөдлийг бууруулах бодит алхам болж байгаа бөгөөд дөрөөдсөн газрыг нөхөн сэргийх уур амьсгалын өөрчлөлт дасан зохицоход тодорхой үр дүнд хүрч байна. 2024 оны байдлаар 84 сая мод тарьж бэлтгэл үе шатны гүйцэтгэл нь 42.4% байна гэж дүгнэж байна. Монгол улсын баруун бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдгийн хайлалд явагдаж буй нөлөөллийг бууруулахын тулд засгийн газраас нэг нуур нэг сум буюу 333 нуур хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Мөн ойн сан, намаг бүхий газар, гол мөрний урсаж бүрлдэх эхийг хамарсан 35.1 сая талбайг улсын тусгай хамгаалтанд авч цаг агаарын гинтийн аюулаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан цаг үеийн ардатрын нэгдсэн системийн сүлжээ байгуулахаар мөн төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн манай улс бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгож 2026 он болгох санаачлагыг нэгдсэн үндэсний байгууллагын түвшинд дэвшүүлж батлуулж талуудын 17 дугаар баг хурлын үйл ажиллагааг уялдуулж ирээдүйн төлөөх бэлчээрийн олон улсын эвслийг байгуулах санаачлагыг мөн дэвшүүлээд байна. 2024 онд Сауди Арабын хаант улсын Рияд хотноо зохион байгуулагдсан цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 16 дугаар баг хуралд Монгол Улсын засгийн газрын төлөөлөл оролцож тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлэе. Нүүдэлчдийн өв, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр зэрэг арга хэмжээг зохион байгуулж улс орныхоо соёл, уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын дөрөөдлийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого олон талт санаачлагыг дэлхийн нийтэд танилцуулж мөн чухал туршлагуудыг манай холбогдох яамдын мэргэжилтэнгүүд судалсан. Улсын их хурлын дарга ирэх мөшөөдөө уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэм маягт бодитоор сөрөг нөлөө болж байна. Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг олон улсын тавтанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол улс 2026 онд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг эх орондоо зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн явдал юм а. Энэхүү талуудын 17 дугаар баг хурлыг эх орондоо зохион байгуулснаар Монгол улс дэлхийн улс орнуудтай ногоон эрчим хүч, усны аюулгүй байдал, ногоон хөгжлийн зохистой менежментийн чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллах боломж нэмэгдэх. Олон улсын анхаарлыг Монгол улсын цөлжилт, усны асуудал руу татаж унган байгалийн онгон дагшнаар нь хадгалан үлдэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Шийдвэр гаргагчид санхүүжилт хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж ногоон хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Талуудын 17 дугаар баг хурал буюу COP17-г зохион байгуулах асуудлыг цогцоор нь асуудлыг харах боломж бөгөөд манай улс тус баг хурлыг даргалах эрхийг хүлээн авч нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн бодлогын чиглэлийг тодорхойлох голлох үүрэгтэйгээр оролцсон гэсэн үг юм. Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгийг хамгаалахын тулд Монгол улсад зохион байгуулах талуудын 17 дугаар баг хурал дээр баг хурлыг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын дөрөөдлийн асуудалтай цогц байдлаар гаргаж авч нэгдсэн ойлголтод хүрэх уламар шийдвэртэй алхмуудыг хийхэд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Энэ ч агуулгаар улс төр хууль тогтоох байгууллагын анхааралд энэхүү олон улсын хурлыг оруулах зорилгоор засгийн газраас өнөөдрийн мэдээллийг хийж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.